100,000 хүнээс ердөөсөө 1% нь чиний Telegram mini application руу ороод идэвхтэй даалгавар биелүүлэх юм бол Монголд байхгүй өндөр орлого олно. 101% тэнцүү Монголд байхгүй өндөр цалин. За миний аккаунтын дотор одоо 6,390 Snake point байна. Snake оноо. Энэ 1000 Snake оноо болохоор 1 Америк доллартай тэнцдэг. Тэгэхээр одоогийн байдлаар би энэ вебсайтн дээр 6.3 Америк долларыг олсон байна гэсэн үг. Тэгэхээр яаж энэ Snake point-ийг суулуулт яаж мөнгө олдсон тэрийг та бүхэн жоохон байж байгаа тайлбарлана. Одоо юу ч гэсэн хэдүүлээ энэ 6 Америк долларыг миний MetaMask аккаунт руу татаж авъя. За мөнгө тутахын тулд доор харагдж байгаа 6 кнопны хоёр дахь дээр нь дараад хэрэг хэмжээний Snake оноогоо USDT болгож дансруугаар татгая. Тоогоо ийш оруулаад withdraw дээр нь дарна. За одоо миний MetaMask-ийн цахим төрөөч дотор 15 Америк доллар байна. Хэдүүлээ withdraw дээр нь даръя. За энэ мөнгө хэр урд орж ирэхийг харъя. Харж байна. 2 секунд guys. Би та нарын нүдэн дээр энэ вебсайтнаас 3 удаа мөнгө татсан. 3 удаагийн мөнгө таталт тус бүр 2 секундын дотор миний MetaMask аккаунт руу орсон. Одоо ингээд ирэхэд бол энэ вебсайтн дээр нэгч төгрөг өөрөөсөө гаргахгүйгээр 100% үн төлбөргүй ингээд 24 Америк доллар олцсон байна. Энэ YouTube сувг дээр Монгол улсаас интернетээр мөнгө олох арга замуудын талаар контент тавигддаг. Монгол улсаас интернетээр мөнгө олох арга замуудыг мэдхийг хүсэх юм бол миний YouTube сувгийг subscribe хийгээд bell icon дээр нь аалгээд дараад өгөөрэй. За тэрнээс гадна энэ чинь нэг аюул сонирхолтой юм болоод байгаа. Enter the hunt гэхэд одоо энэ нэг цагны тоолор бүгд байна 6 5 одоо хэдүүлээ энэ дээр нь дараад үзье. Нэг юу болох ингэнгүүт нөгөө энэ вебсайтын үндсэн тоглоом могоор орчиж байна. За ямар ч тач энэ Монгол дээр нь ямар нэг юм болох юм шиг байна. Одоо хэдүүлээ харъя. Юу болох нь. За энийг байх болгочих. Хараа. За энэ ийм алтан өнгийн могоо гараад ирд юм байна. Саяны цагны тоолоор нь дууссан дараагаар. Гэхдээ энэ тоглоом амар гацчих. Саяны алтан өнгийн могоо 24 цаг тутамд нэг удаа гарч ирдэг юм шиг байна guys. Тэгээд саяны могоо гарч ирэхээр яадгийг. Ямар ч сая бол нэг хараа энийг хараа. What the fuck? Guys. Энэ алтан өнгийн цэгнүүд чи Snake оноо واخгүй юу? Энэ чи мөнгө واخгүй, жинхэнэ мөнгө. Тэгэхээр ингэдэм юм байна. Алтан өнгийн могоонд гарч ирээд өгөх юм бол Snake оноо унгаад юм байна. Ойлгосноо? Ингээд би саяны алтан могооноос унсан Snake point-уудыг идчихэж байгаа юм байна. Харж байна guys. Миний Snake оноо 284 болцсон байна. За тэгэхээр нэг юм санах хэрэгтэй. Энд чинь нэг 3.13 нэг цагны тоолоор харагдаж байна. Энэ цагны тоолоор дотор нь би үхэх эсвэл тоглоомоос гарах юм бол өөрт байгаа бүх Snake оноогоо алдна. Энэ тоглоомоос олдсон бүх Snake оноогоо аваад гарахын тулд заавалчгүй 15 минут тисчүүлдэх шаардлагатай. За энэ 5 минутын тоолоор дууссаны дараагаар дахиад нэг 5 минутын тоолоор гараад ирнэ. Тэрний дараагаар дахиад нэг 5 минутын тоолоор гараад ирнэ. Ингээд ирэхэд бол 15 минут тисчүүлсэний дараагаар өөрт байгаа бүх Snake оноогоо аваад тоглоомоос гарах боломжтой болно. За тэгээд энэ тоглоом дээр бол үнэхээр олон тоглогч байх тусмаа их хэмжээний Snake оноо болох боломжтой. Тоглогч тус бүр тоглохын тулд 10 Snake оноо төлдөг. Тэгэхээр тоглогч бүр 10 Snake оноо төлж байгаа учраас хэрвээ ямар нэг тоглогч өгөх юм бол өгсөн тоглогчоос 10 Snake оноо эсвэл одоо энэ тоглоом дотор олсон бүх Snake оноо унаа гэсэн үг байхгүй. Олж байгаа 1000 Snake оноо бүртээ 1 Америк доллар 3500 төгрөг болж байна гэж ойлгож болно. За анх удаа өсөж байгаа хүмүүстэй нэг
очих нь тайлбар өгье. За энэ вебсайтн дээр үндсэн мөнгө бол гаргана бол даалгавар биелүүлж мөнгө болно. Доор орогч 6 кнопны дөрөвдөх дээр дарах юм бол энэ ч earn time val гэсэн кноп гараад ирнэ. За энэ дээр ингээд дарах юм бол даалгавар биелүүлж мөнгө олдог зүйл нь гараад ирнэ. За энэ ч task гэдэг дээр нь дараад view task дээр нь дарах хэрэгтэй. Тэнгүүд нөгөө даалгавар биелүүлж мөнгө олдог даалгавруудын жагсаалтууд нь гараад ирнэ. За ер нь бол Twitter хаягийг нь дагна, YouTube-ийн бичлэгийг үзээд YouTube сувгийн subscribe хийн. Тэрнээс гадна янз бүрийн одоо вебсайтууд дээр аккаунт нэ тиймэрхүү даалгаврууд байдаг юм байлаа. Тэгэд эдгээр даалгавруудыг биелүүлснээр PTS гэд оноо авна. Та бүхэн PTS гэд оноогоо redeem дээр нь дараад Snake оноор сольж авна. За Snake оноор сольсны дараагаар доор орогч 6 кнопны хоёр дахь дээр нь дарангууд төрүүч чинь гараад ирнэ. Сольсон бүх Snake оноогийн төрүүч рүү ч орно. Тэгээд та бүхэн яах нь вэ? Энэ вебсайт дээр бүртгэл үүсгэхдээ USDT хүлээж авах цахим маягаараа бүртгэл үүсгдэг. Тэгэхээр бүртгэл үүсгэсэн цахим маяг руу чинь татал хийсэн Snake оноо чинь USDT рүү хөрвөөд орно гэсэн үг. Энд чи ердөөсөө хэдэн Snake оноо татахын тэр тоогоо оруулаад болоо. Одоо шинэ би чи 6000 гэж оруулаад withdraw дээр нэгэ дарах юм бол миний бүртгэл үүсгэхдээ ашигласан цахим төрүүч рүү 6 Америк доллар буюу 6 USDT орно гэсэн үг байхгүй. За тэгээд өмнөх дугаар дээр энэ вебсайт руу хэрхэн одоо элсэж ордог энэ вебсайтн дээр яаж мөнгө олдгийг тэр тухай би бүр дэлгэрэнгүй заасан байгаа. Та бүхэн яг энэ үзэж байгаа бичлэгнийхаа доор description хэсгийг харах юм бол энэ ч more гэдэг нэг жижигхэн кнопп харагдана. More дээр нь дарах юм бол хэрхэн бүртгэл үүсгэхийг энэ бичлэгнээс үзээргээд бүртгэл үүсгэх тухай заасан бичлэгнийхаа линкийг оруулсан байна. Тэгэхээр та нар яаж бүртгэл үүсгэхтэй тэр тухай энэ бичлэгнээс үзээрэй. За өмнөх апдейт дээр би та бүхэнд их хэмжээний мөнгө олох аргыг өнөөдөр заана гэж хэлсэн. Одоо тэр арга юу болохыг хэдүүлээ мэдэж авъя. За энэ вебсайтн дээр их хэмжээний мөнгө олохын тулд хүн өрөх хэрэгтэй. Одоогийн байдлаар би 94 хүн өрсөн байна. Одоо шинэ би Бат гэдэг энэ хүнийг энэ вебсайт руу өрлөө гэж бодъё. Бат энэ вебсайтн дээр даадгавар биелүүлээд Snake оноо олох юм бол тэр олсон Snake онооных нь 20% тэнцэх хэмжээний үнийн дүнг би commission буюу бонус олгож авна. Одоо чинь би нэг 10 хүн өрөөд миний өрсөн 10 хүн тус бүртээ өдөр болгон 2000 Snake оноо олж ийнэ гэж бодъё. Тэгвэл би 4000 Snake оноо авна гэсэн үг байхгүй. 100 хүн бол 40000 Snake оноо 1000 хүн өрж чадах юм бол 400,000 Snake оноо. За би тоонд орж явах алдаагаар очиж магадгүй шиг guys. Sorry. Тэгэхээр хүн өрөх бол зүгээр л хамгийн их хэмжээний мөнгө болох арга нь бол мөнөөс мөн. Харин хүн өрөх энэ аргыг илүү үр дүнтэй болгож болно. За энэ илүү үр дүнтэй болохын тулд та нар Telegram гэдэг үн төлбөргүй social media application-ыг татж явах хэрэгтэй. Шалтгаан нь та нар Telegram дээр бот үүсгэсэн ботоо хүн өрдөг линктэйгээ холбочиж болно. Одоо чинь энэ бол миний хүн өрдөг линк харагдаж байна. Энэ линкээр энэ вебсайтн дээр мөнгө олж байгаа хүн болгон миний доор элсэж орно гэсэн. Тэгээд миний доор элсэж орсон хүн бүрээс би 20% бонус авна. Одоо би танад Telegram дээр яаж бот үүсгэхийг заагаад өгье. Telegram дээр бот үүсгэхийн тулд та бүхэн search дээр нь Botfather гэж хайх хэрэгтэй. Дундаа таслал авахгүйгээр. За тэнгууд хайлтын хамгийн ихнийх дээр нь Botfather гэдээ гараад ирж байна. За Botfather руу орсныхоо дараагаар та бүхэн ташуу зураас new bot гэж бичих хэрэгтэй. Ташуу зураас new bot. За тэнгууд миний хязгаартай хүрсэн байна. Одоогийн байдлаар би 20 бот үүсгэсэн байгаа. Тэгэхээр ирэхэд бол дахиж бот үүсгэх боломжгүй байна.
Гэхдээ хэдүүл энэ чинь сарчжуулна. Энд чинь би new bot гэж бичсэн байна. Тэгэнгүүт Botfather болохоор надад үүсгэж байгаа new шинэ ботныхоо нэрийг өгнө гэсэн. Тэгэнгүүт нь би ботныхоо нэрийг дүрдэл money bot гэж өгсөн байгаа. За тэгэнгүүт дараа нь ботныхоо username-ийг оруулаа гэсэн. Username заавалчгүй нөгөө доогуур зураас боттой байх шаардлагатай. Тэгэхээр ердөөсөө дүрдэл money доогуур зураас бот гэж өгсөн байгаа. За тэрний дараагаар нь надад ботны маань токеныг өгсөн. Гэхдээ энэ токен бол ямар ч хэрэггүй. Та нарын токеныг нь бол тоохгүй орхичж болно. За ингээд ирэхэд шинээр та нар ийм амархан байдлаар бот үүсгэж байгаа. Дараа нь үүсгэсэн ботоо Telegram-ын миний аппликейшнд болгож хувиргана. Тэхийн тулд ташуу зураас new app гэж бичнэ. За тэгэнгүүт энэ ч шинэ Telegram-ийнхаа миний app-ыг ямар боттойгоо холбох вэ гэж асууж байгаа. Тэгэнгүүт би нөгөө дүрдэл TV боттойгоо холбоно гэж ийшээ оруулсан байна. За тэрний дараагаар Telegram-ийнхаа миний аппликейшны title-ыг өгөх гэсэн байгаа. Энэ дээр нь би дүрдэл task гэж оруулсан. Дараа нь болохоор богино хэмжээний тайлбар оруулаа гэсэн байгаа. Энд чинь би task биелүүлж мөнгө ол гэж оруулсан байгаа. За тэрний дараагаар ботныхоо зургийг оруул гэсэн. Тэнгүүт нь би зүгээр нэг рандом зураг оруулсан байгаа. За дараа нь болохоор хөдөлдөг зураг буюу одоо GIF оруулаа гэсэн байгаа. GIF дээр нь би зүгээр empty гэж бичсэн. Та нар заавалчгүй GIF оруулах шаардлага байхгүй. GIF оруулахыг хүсэхгүй байх юм бол зүгээр ташуу зураас empty гэж бичиж болно. За хамгийн гол нь тэрний дараагаар энэ ч линк оруулаа. Вебсайтынхаа линкийг оруулаа гэсэн юм гараад ирж байгаа. Тэнгүүт нь би энэ ч хүн өрдөг линкээ оруулсан байна. За тэрний дараагаар ирэхэд бол миний Telegram-ын миний аппликейшн бэлэн болцсон байна. Энэ ч за хэдүүл одоо миний Telegram-ын миний аппликейшн руу ороод үзье. За энэ ч болохоор good now please choose a short name for your web app. Short name will be used. Би нэг юм мартсан байна. Богино нэрээ өгөх шаардлагатай байна. Нөгөө Telegram чи миний аппликейшны нөгөө линк дээр нь ашигладаг. Богино нэрийг оруулаа гэж байна. Дундаа таслал авч болохгүй маань. Тэгэхээр хэдүүдээ зүгээр энэ чинь дүрдэл task app гэдээ оруулчих. Дүрдэл task app. За ингээд ирэхэд бол миний Telegram-ын миний аппликейшн ингээд үүсчихэж байгаа. Энэ чинь миний Telegram миний аппликейшны линкийг нь харуулж байна. Одоо хэдүүл энэ линкэн дээр дарах юм бол миний Telegram миний аппликейшн руу орчин. Launch дээр нь даръя. Харж байна уу guys? Telegram дотор нөгөө Snake Coin гэдэг вебсайт чинь ингээд онгоцч байгаа. Telegram дотроос миний үүсгэсэн миний аппликейшнаар энэ вебсайт руу ороод даалгавар биелүүлж байгаа хүмүүсийн олж байгаа ашигийнх нь 20% над руу бонус болж орно. Тэгээ нөгөө хүнээс нь хасагдахгүй. Тэр ягаад заавалчгүй зүгээр хүн өрдөг линкээ share хийгээд явчих болох юм дээр ягаад заавалчгүй Telegram-ын миний аппликейшн үүсгүүл хэл үр дүнтэй бэ гэхээр энгийн жишээ дурдъя. Та нар Telegram-ынхаа миний аппликейшнийг Google дээр ранк хийж болно. Одоо жишээ нь Google дээр би одоо free USDT earning Telegram bot гэж хайхаар энэ чи айгүй болон зүйлүүд хайлтынх нь илэрчээр гараад ирж байна. Та нар Google дээр ранк хийж чадах юм бол Google-ийн хайлтынх нь хамгийн ихний хуудсан дээр чиний Telegram-ын чинь миний аппликейшн гараад ирэх боломжтой байхгүй. Одоо жишээ нь энэ төлхөөрөөр Google дээр өдөрт 100,000 хүн хайлт хийж илаа гэж бодоход тэр 100,000 хүнээс ердөөсөө 1% л чиний Telegram миний аппликейшн руу ороод энэ вебсайтн дээр одоо мөнгө олох юм бол асар хэмжээний мөнгө өгөхгүй. Тэрнээс гадна T-Apps Center гэдэг юм вебсайт байгаа. Энэ вебсайтн дээр Telegram дээр одоо шинээр ямар мини аппликейшн гарч ийн те. Яг тэр тухай зорилттой хайлтуудыг өдрөө болгон хэдэн мянган хүн хийж байгаа.
Тэгэхээр та нар бас T-Apps центр дээр өөрийнхөө Telegram-ийн мини аппликейшнийг бас байршуулчих боломжтой. Ердөөсөө 100 мянган хүнээс 1% нь чиний Telegram-ийн мини аппликейшн руу ороод идэвхтэй даалгавар биелүүлж мөнгө олох юм бол Монголд байхгүй тийм цалин ойлгосон. Ердөөсөө 100-1 тэнцүү Монголд байхгүй өндөр цалин. За ийм давуу талтай. Зүгээр нэг линкийг шеэр хийх орно. Telegram мини аппликейшнийг үүсгэх юм бол ийм давуу талтай. За одоо бид бас нэг гоё арга зааж өгье. Та нар YouTube цог нээж болно. Зөвхөн энэ вебсайтыг дагнсан YouTube цог. Одоо чинь энэ вебсайтын тухай бол би part 1, part 2, part 3, part 4 гэдээ аль хэдийн 4 бичлэг хийсэн байна. Та нар яг надтай адилхан. Part 1 дээр нь вебсайтны хамгийн энгийнүүдийн зааж өгвөл, part 2 дээр нь энэ вебсайтн дээр одоо яаж могоо тоглож мөнгө олдё тэр тухайн зааж өгвөл, part 3 дээр нь болохоор бусад юмнуудын зааж өгвөл. Тэгэд хамгийн гол нь хийж байгаа бичлэгүүдийн доор нь болохоор нөгөө Telegram дээр үүсгэсэн мини аппликейшныхаа линкийг оруулчихна. Тэгээд бичлэгэн дээр юу ярих юм, бичлэгэн дээр хүмүүс юу үзүүлэх юм. Амьд жишээ нь бол би байна. Та нарт одоо би юу ярьж чинь, та нарт юу үзүүлж чинь. Та нар 100% намайг дөөрөж болно. Гэхдээ бүр сайжруулад надаас баг нуршаад надаас баг нуршаад ярих гэсэн юмудаа бүр шодоохон хэлээд ингүүл үр дүнтэй. Тэрнээс гадна та нар бүр сургалт гаргаж болно. Энэ вебсайт чи хүн ойлгоход жоохон төвөгтэй. Тэгэхээр энэ вебсайтн дээр яаж мөнгө олдгийг тэгээд эдгээр одоо даалгаврууд тий хаана эдгээр даалгавруудыг хэрхэн биелүүлэхийн тий тэр тухай сургалт хүртэл гаргаж болно. Эсвэл одоо төлбөртэй Telegram-ын чанал үүсгэж болно. YouTube-с ялгаатай та нар шууд ямар ч дагагчгүй ямар ч нөхцөлгүйгээр төлбөртэй чанал нээж болдог байхгүй Telegram дээр. Тэгээд чаналыгаа төлбөрийг нь сарын $5 болгож болно. Хүссэн мөнгө оруулчих болно. Тэгэд яах нь тэр чанал дээр болохоор эдгээр даалгавруудыг хэрхэн биелүүлдэг тэр тухай илүү detail зааврууд сургалтууд оруулах юм тий. За ингээд та нар ерөнхийдөө надаас маш үнцэнтэй мэдээллийг бол авлаа. Энэ вебсайтн дээр бол үнэхээр асар хэмжээний мөнгө олох боломжтой. Ялцгаан нь ердөөсөө л даалгавруудын тоо. Бараг цаг тутамд шинээр нэг даалгавар нэмэгдэж байгаа. Ижил төстэй өөр вебсайтууд дээр ч нөгөө биелүүлэх даалгавар нь дуусчдаг учраас мөнгө олж чадахгүй гацчдаг байхгүй. Энэ вебсайтны тохиолдолд бол цаг тутамд шинээр биелүүлж болох даалгаврууд ордгоороо маш том ялгаатай. Одоо жишээ нь энэ даалгаврын хувьд бол 6 цагийн өмнө орсон байна. Энэ даалгаврын хувьд бол 1 өдрийн өмнө орсон байна. Харж байна уу? Энэ даалгаврын хувьд бол 7 цагийн өмнө, энэ даалгаврын хувьд бол 9 цагийн өмнө орсон байна. Анхаар сандуулсанд баярлалаа. Дараачихаа бичлэгээр эргээд уулзъя. Peace.